Талбай маргаатад жаргал сайхны Ганбат эзэнтэй олон улсын хэмжээний мастер Мегмарын алтан гэрээ дагдаг суулгагчтай Цэнгэлийн бүрэн давг менежертэй Сэродын жавхлан ахлагчтай Дархан Галбат Ацлин. За амралтын өдрийн мэндийг хүргэе. Пикап 2026 18 насны шигшмэл 16 магийн шигшээ 8 магийн тоглолтод эхлэхэд бэлэн болсон. За Дархан Монгол Дархан Глобал Ацлин Эпикс ихний тоглолт байна. За энэ хэсэгт Хинти Баянгол Ригобого тоглолтийнэ. Нөгөө хэсэгт өмнө гоо Арслан Уулгач ойрныг North Stars Сэдэн геймингийн багуудаас тоглолт хийхээр байгаа. Хэсгийн житнаа шалгарсан багууд нь хагшаа тоглолт руу шалгарсан гаргаж тоглолтод хийж байна. За Дархан Глобал Ацлинаас мөнгө тоглолт орно. Дархны 2 баг байна. Ашигшээ 8 дээр бүр тоглолтод өрөл цаг хөрсөлтэй болсон тодорхой. Ананд мөнгө тоглолтод орсон. За 4-ийн дотгоо 4-2-ээс дотгоо алтанд орсон. 3-ыг хамгаалаад сэрэг дотгоо жохтонгийн дотгоо Санжлын хамгаалалтаар өстэй болсон юм биш. Хар үлжээ. Томны одоогоор мөнгөөр орсон. Хонд салгаар мөнгөөр орлоо. Амди 2 дахь тоглолт. Гой пас. Хагсын дотгоо сонгоо явуулсан Баатрын дотгоо. За алтныг төмгөр хамгаалтанд ороод бөмбөг сууд орсон. За алтныг тоглож байгаа 4-2. Довтлооны талаас тор юм байна. Эхний хоёр нь хоёрын торон дөрс наадаар алдаа. Дархан Монгол дараагийн давтамж төлсөн Дархан Монгол руу бөмбөг шижлээ. Манай нэртэй 1-2. Дархан Монголоос бага хөвдөгч Бат сайхны инх жаргал давтаг үүсгэн. За 4 оногчтой цагаа өгсөн. Хагсын дотгоо. Төгөлдөр дээр хаалт оногчтой болсон. Жавхлангийн дотгооныг хамгааллаа. Хоёр дээрээс довтгоо гарч ирсэн хаалт оногчтой. За тал дээр шинэ амар довтолцоо нэ. Эдгээр дотгооны хаалтнаар уцаага дараагийн мөнгө дээр нь 4-2 хурцыг хэмжээтэйг үүсгэсэн орооны яг цаг 2-2 дээр тэнцвүүлж байна. За алилнуудаас улсын бүсийн шинжтэй тэмцээнүүдийн өдөөс урагшаа байрын төлөө тоглож ирсэн хоёр баг учраас бас энэ нийлүүгээд хийчих хэцүү. Аль нэг гоё бэлдэж гарч ирсэн байна. Зоригтой сайхан тоглоно. Алдаага баг гаргаж тоглоно. Тэрүүгээр одоос манасаа багтандээ Дархан Глобал Ацлин онооны тэргүүл болсон онооны цаг 3-2. Алтан гэрлийн авралт.
Яа нэг гараад ирж байгаа манай ороод ирсэн бөмбөгийн төгөлдөр хорт гисэж холтоллаа. Алтан гэрлийн 2 дахь давуулалт. Пас шиг тунгой байна да. 9 дээр нь явуулсан Баатрийг долгонд явуулж онгойр төлж байна. За 2 өдрийн тоглолтын шигшээ одоо 16 багийн өрсөлдөөн тунгой яасан. Өндөр тондоо шийдэгдсэн. Маш ойрхон тоглолт явагдсан. Жишээ 8 руу өрсөлдөөн бүр ширээснэ. Эндээс сагшид өрсөлдөх багуудын тодорхой болно. Жавхан болтгоо. Талдал дээр оноо явна. Дархан гол бол эцэслийн. Онооны хэсэг 5-3 бол хэрэгжсэн 2 онооны тэргүүлэл төгөлдөр давалтаг үсгэн. Пас ирсэн. Яа, дөрөв дотгоо. Их тамны Эрдэнэ сүрэн дотгоны хилээ төгөөссөн хаалттай шигтэй явуулсан бөмбөг байна. Манай хэсэг 4-5 болгож өрчлөө. Дэлгэрийн давалт. Хашицлаа, хашицлаа. Жахлагийн давалт. За тоглолтын үеэр гарсан болов гэж байна. Тоглолтын дараа л гарсан байна. Гэхдээ өмнө нь гарсан уурхач 2-1-ээр тоглолт эхлэсэн чинь дархан гол бол эцлээ дархан Монгол сар эхэллээ. Тэгэхээр нэг Улаанбаатар каптэй огцож байгаа багуудаас шалтгаалж бас тоглолтын үеэр баг зэрэг өөрчлөлт орсон байх магадaltaй. Аргаар шууд эпикс юм уу? Ангол рүү хинтээ тоглох уу? Эсвэл X-ийн өмнө гарсан уурхач 2-1-ээр тоглох үү гэдгийг сайн мэдэхгүй байгаа байна. Дахин мөсөнөгөө хэлсэн. Эрдэнэ сүрэнгийн авалт. Агсын авах явлаа. Ингүү эрдэнээр сул мөг орсон. Анх хоёрын дотгоо халтайгаар байхгүй. Дотгоо талбай гаднааснаар дахин мөгөөс онооны ил авч байна. Эрдэнэ сүрэнгийн 2 дахь давалт. За хаалтныгаар сэргүүлнэ тулсаа. Хаалтныгаар танаагаа явуулж та. Ананд. За өнөөдөр жишээ 8 баг хэсгийн шатны тоглолтууд 12 тоглолт явагдана. 12 тоглолтын дараагаар хагшаа 2 тоглолт, медаль 2 тоглолт гэдэг 16 тоглолт явж одоо тэмцээний шилдэгүүд медаль эзэн тодорхой байна да. За дархан мөнгөсөөс тоглолт явна. Ами Эрдэнэ давалт гарсан гээ. 8-8 боллоо. 4-2 дээр нэг 2 оны зэргүүлэлийг дархан глобал эцэслээ авсан. Анаа салахгүй хэлж байна 2 бүгийн тоглолт. Анх 2 давалт гүйцэтгэн. За Гамбирийн анх 2 биеийн 4.84-тэй. Тоглогч. Өдөр хэмжээ тараас байсан 2 өргөн дээр нэг хурал явуулсан. Бацаахны инх шаргаал шигсэн пассан дээр Хонгой мэдрээ хуралд оруулчлаа. 9-8 болгож онооны тэргүүлэлтэй болгосон. За хаалтны гар байсангүй шот хэсгээр шиг тэмдэг хорчж байгаа байна.
Дөрвийг антинер жоохон шахацсан ойрхон бөмбөгнүүд дээр гартаа сайн тоглохоор харагдаж байна. Амд нэг ингэ нагаа гаргасан шүү дээ. Ахмаг усан гэж яг тоглох юм бол давуу тал гарч ирнэ. 2 оны зүрх ямар тааш автлаа. Оролцсон ороод ирсэн хүмүүс шууд дарсаг. Дараагийн өдөр Баатарын хуралт. Амди хуралт. Амди хаалт судрууж оруулсан. Довтлогоо төгөлдрөөр явлаа. Хаалт дараад буусан. 3 араас Жавхлангийн хуралт явлаа. За дөрөв дээр хаалт амжтай болсон. Зөрүүлээд шугам руу орсон. Гартаа наахж байна. Баатрын довтлогоо уурсан гэдэг нь онгаахгүй нэ сайхан хамгаалцгаж байна. Нэгэн болор явсан хүмүүн дээр Эрдэнэ зүрхний хамгаалт аваад ирлээ. За энэ нэг довтлогоо явах уу? Дөлөөрийн довтлогоо. Раалыг хэсэглээ дөлөөр. Арван 8 болголоо. За 3 онооны тэргүүлэлтээ оноос олж байна. Дархан Глобал эцлийн сольц оруулсан холбогчоос хэлж байна. Эрхэм сайхныг бол гаргалаа. Амдын довтлогоо хамгаалж ийн шүү. Эрдэнэ зүрхний хамгаалт оноочтой. Багаан магнус санчраар сул мөгд авсан. Ананд төвлөрөөр байраа сольж тоглоод байна. Ард талхаад хуурал явсан санчрын хамгаалалт. Инх жаргалын хууралтан дээр хаалт оруулжтай. Урд усын хамгаалнаас хоогоо түргэж исэн. Онгахгүй юм байна. Ард Эрдэнэ зүрхний хамгаалалт мөн сайн болсон. Ингүү Эрдэнэ дөрвөөрөө ойртуулсан. Дөлөөрийн хууралт. Төвлөрийн довтлогоо. За Баатар урд нь хороод оноо авсан. Онооны харьцааг 4 онны зэрэг болгож холдуулж байна Булганы Баатар. Салхгүйсэн тоглолт. Игсэг сайхан зайд нь дарж буудаа. Ингүү Эрдэнэ давуулт. Яа давуултаар олдуулсан. Нэг дөрмөг нэлээд урдуур хүлээж авлаа Дархан Глобал эцлийн 13-8 болгож 5 онооны тэргүүлэлт оноогоо олдуулаад авлаа. За Дархан Глобал эцлийнээс багийн тасалжуулагч алуусан жирийн мастер Мягмарын алтан гэрэл тоглолт ихний завсралгаа авсан. Дархан мөнгөс бол нэлээд гоё харагдаж тоглож байна шүү. За Ким Сон Ён гэж одоо солонгос мөрөжилтөнтэй ажиллаж байгаа. За энэ хэсэгт өмнө гарсан Баянгол дэргөө хинти тоглолт юм шүү дээ. Баянгол дэргөө хинти энэ хэсэг тоглолт байна. За энэ хэсэгт Сэлинг өмнө гарсан North Star урхачаар нэг тоглолтыг хийнэ. Аль аль хэсэгт нэр нь таавар шиг тоглолтууд байх болно. Нэгдүгээр хэмжээ хамсаа ирсэн. За амдын довтлогоо жоохон мөнгөнийхөө оруулсан. Гол Булганы Баатар довтлогоо оруулсангүй. Хаалт. Саалт байлаа. Ингүү Эрдэнэ давуулт. Яа хороод онглаа жавсан урд оноглоо шүү. Хонгой мэдэрч харагдаж тоглож байна. Хаг хамгаалт хүлэн дээр нь дараад хуураад явж шүү. За нэргүүгийн дөлөө 15-8 болгож өрчлөө. Завсралгаас гарч ирээд дахиад 2 оноо явуулчлаа да. Нэг дөрмөг дотоо намд болохгүй байхгүй. 2 араас өгсөн, байрнаас өгсөн Ингүү Эрдэнэ хамгаалалт. 3 араас Эрдэнэ сүрийн довтлоо явсан арын довтлооны хэмжээтэй үүсгэж авч байна. Ихтэй Эрдэнэ сүрэн 16-8 болгочлаа. За шугам дээр анан сайн жаргал фас үлдсэн. Дарлаа дээр ингэж ухаалаг тоглож байгаа гэж нэргүй ийм дөл баяр
Орд байрны дараа данаа голдол санааны цаг 17:8 болгож 9 оноо нэмэр болгож олдуулж байна. Гарааны олнол шалтан гэлээр олж ирсэн. Дасал дөржигөөс орд байрны дараа орж ирлээ. Дахин гол бол эцлийн. Яа амны нутгаас сулраад орсон орд байрны дээр хуурлаа. 3-аас жахлан нутгаа. За жахлан гарын нутгаар хоёрын бүлмээр онжээ. Сэрэтийн жахлан гарын нутгаар хэмжээ төвөсөж оноо годлоо. 8-8 гэд тэнцүүг явсан тоглолтын дээрээс оноо хөдлөж болохгүй байгаа дэсэн. Дараалал бараг 9 оноо явлаа шүү дээ. 8 оноо явлаа. 9-17. Амдын авалт 1-4 грамчтай 9. Яа Баатрын нутгааныг Хонгой нягтана. Тоглолтоор 3-4 оноо явуулчлаа Булганы Баатар. Гараг нийслэлийн баг учраас тэмцээн дээр байна гэж хэлдэг. Гар нийцсэн. Сэтгэл зүй доктортой бэлдсэн хөлбөр довтгоо ихтэй баг үгүй дээ. За одон тоглолт шинэ шаргалууд өнгөрсөн 2025-26 оны үндсэн дээлиг нэмцээнд бас 2 дугаар болгочоор дахин мөсөөс тоглосон тоглогчдын нэг. Алтан гэрлийн давлалт. Пас өгсөн. Яа, Эрдэнэ сүрэнгийн тусгаанаар хаалтыг оноос төрж байна. Гаруунаа. Тэгэхээр яванда Эрдэнэ сүрэнгийн тусгаа дараагийн тусгаа хаалтын хэрэггүй гарч байна. Тусгай талбайгаас нараас хоёр тусгаа нэг нь хаалт руу орж нэг нь талбайгаад нусан. Яагаад ч их ихний засварга аваад арах юм уус. Дуу байна уу наха? Дуу байна уу? 1-2. Өчигдөр бас дуу байхгүй нэгсэн комментүүд ирээд байсан. Тэгэхээр энэ дууны орлогыг нэг өөрчилъё. Нэг л ноо байгаад байна. Нэг. За дуу байна уу наха? Дуу юу нь яагаад байна? Комментээр хариулаарай. Баатрын давлалт. Яа өдөр уураад ирсэн. Аман 13-19. За дуу байхгүй нэг гэдэг хүмүүсийн утасны тохирохонд байна уу? Яагаад өчигдөр бас яг сүүлийн тоглолтын дээр дуу байна уу? Дуу алга гэсэн комментүүд яваад гэсэн. Шоуны гэсэн Эрдэнэ сүрэнгийн тохиолдож байгаа алдатай яваа энэ да. Орд байрны дээр орж ирээд 3 тохиолдоо амжилттай болчихлоо. 14-19 болсон. Бараг 9 онооны зэрэг үсгээд иргээд оноогоо ойртчлоо.
тод эсэлтэр бүр нягтрах байтал Солоноочд бай нэгдүгээр санамжтай саядэрийн сохос сонгосон. За дөрөвний нөхцөлийг хамааргаад 3 араас Цингэрчний Ямасрын гаранд охин үед төгөөсөж байгаа санаа нэрцэг 15-аар исүүлгэж ирчилж байна Ананд 3 араас хаалтны гарч иргүүлэн тогтолцлоо. Ана 15-аар 9 пас дөрөвний нөхцөл ганцхан атусаа зүсээ 20-15 болгоод авалтан дээр ажиллаа. Дөрөв. За талд дээр жиг тоглолттой. Чөлөр бас 3 араас тун гоё мэдэрсэн тоглоом гаргаж ирж байна дөрөв. Нэгэн болор хоосон амгаалт онцтой. Санчир 2 дээр авбал төгсөн. Эрдэнэсрийн нэг болохоо. За 6 оноо таллаа. Шүдээ багтааж ихний эзэн тогтмол үсэнд хийчих байхаа 20-15 дээр засварлагыг авлаа. Дархан гол бол эцлийн. Энд авшигж явах тааш нь. За өглөө ихэнх тоглох учраас альбаг нь одоо салал сайн хэлсэн. Давуу тал үүсгэн. За дөлөврийн давуу тал үргэлжилж байгаа. Басынгээ Эрдэнэсрэн Нягт тоглолт байна. Алдаа маш их тоглолоо. Дахмагус. Эрдэнэсрэн оноо аваад авалт нэрэтсэн. Шагнаа багов модус бацахны ихчээр гадаг рүүстэй хөрсөн. Хаагаа банаа нэрцэг 24-16 өргөснөөр тоглолтын 1-4 дээр ажиллах боломжтой тондроо багав гэж ирж байна. Ихчээр гал шагнаа авалтыг мундаг өрлөө. Яа, хоёрдаа зураа уултаар төгсгөл хийж байна Эрдэнэсрэн. Тонсан төгсгөл байлаа. 25-16 гэрцэтээр Дархан Монгол тоглолтын 1-4 дээр ажлыг авч шилж ярьсаг нэгтгэх болголоо.
За хоёр бүг 2-4 ижийн тоглолтоо эхлүүлэхэд бэлэн болж байна. За одоо дуусах ямар байна манайхаа. Ер нь энэ лайвны програм дээр бас дуугыг хянж байгаа учраас дуу байнгын зохиостол байгаад байдаг. Тэгээд зарим хүмүүсийн үзэж байгаа утсан дээр бас дууг очоод байна. За 4-ийн тоглолтод Батамгоос мөнгө тоглолтод орно. Мөнх Эрдэнэ Ингүү Эрдэнэ 2-ийн тоглолтод орлоо. Өдөр мөгнөштэй ирсэн 2 яраас Жапонгийн тоглоо. За хамгаалалт шууд сул авсан хойш нь хурж байгаа мөнгө байгаа гэсэн. Эдгээр хойш нь явуулж байгаа юм байна. Батамгоос 2-ийн тоглолт ихний оног авлаа. Ингүүнийг ойлгох авралт. Хасвдаа энэ таксын тоглоом дээр асуудал тоглоомч болсон. Хоёр тэгвэл за дахин горбол эцгийн өчигдрөөс нэлээд ороохон зооны аврагын тоглолт хийсэн хүн тоглолт хийсэн. Тоглолт нь төлөвлөн гоё орж өгөх байна да. Ер нь одоо Сүмцний хамгийн гоё тоглолттой байгаа гэдэг нэг бол дахин горбол эцгийн шүү дээ. За амдын нутгад хоёр халамжтай байсан. Дахин могоос сайн бэлдэж гарч ирсэн байна. Амдын нутгад дээр хаалтууд маш сайн нээж өсөрж байна. Дахиад амдын нутгад явсан. Ингүү Эрдэнэ хамгаалалт. За их чиргал хаалт руу талбайд хамгаалаад за дараагийн нутгаа дөөдөрөөр явж байгаа нутгаа хамгаалтанд орсон дахиад судмаг гараад ирлээ. Хасын нутгаа Баатарын хооролт. За хамгаалалт гараад ирлээ хооролт. Хамгаалтаас арай орж ирээгүй эсрэг хоорондод исэн мөнгөнд иржтэй Баатар. Мөнгө хараад ирлаа. За дахин гол бол слид нөө гүмж шилжиж байгаа маань ярьцаа 1-2. Алтан гэрэл. За багийн хамгаалалт Чой Жамсын санчир. Өдөр мөнгө сайхан өглөө. 3-аар явнаа. Жавхлын нутгааны хамгаалсан. Дөлөрийн нутгааны хоёр алхар сул руу жируулсан. За өдөр жах зайтай мөнгө нахад орчлаа. Гэтэл бас шарахтай сайхан нутгаа. Ороор болсон бас ингээ дөлөрийн хор. За таваас цаад 4 автлаа. Алтангаас өргөлнө тулсан хамгаалж байна. Дахин гол бол хацлын. Багийн хамгаалалт Шалтан гэрлийн хамгаалалт. Урд ананд хуурсан сөргөл тоон хагсэрдаа. Бодгоны Баатар хамгаалалт том бэрхт аргалууд явж байна. Хурлууд харагдаж байна да. Хамааны ярьцаа 3-2 болсон. 2024 оны өсвөрт авраг авдаг бүрэлдэхүүн шүү дээ. Батамгоос 24 оны өсвөрийн алттай баг. За өмнө нь 2022 онд цаатаа мэдсэн байгуулсан спорт мастер Янис сарын 1-нд өсвөрийн улсын аврагаас авгал гарч сэлэнхтэй медалийн өгөж байлаа Батамгоос. Яг улсын бүсийн чанартай төвцөн үеийн бас олон цагаан амжилттай үлдэхүүн. За дахин гол бол эцэстлийн 2022 онд анхны заалны 14 насны улсын аваргын алтан медаль хүртэж 2025 оны өсвөрийн 24 оны өсвөрийн хөрөлт медальтай 24 онд ч одоо нэг нь мөнгө авч нэг нь алт авч нэг нь хөрөл авч ирсэн хоёр баг тоглоод байна шүү дээ. За дөрөв боргод амын дөрвөлийг авдаа. За давтагчид дээр норуулаг шүү. Гарааны бүрэлдэхүүн бол төгөл дээр ананд норуулаг тоглогч талантай бүрэлдэхүүн. Төгөлдрийн давлуулт. За намын нутгаг болсон. Дөрөөр рүүгээр орж өгөөд толгой орсон. Хоёр дөрөс толгой. Ингүү Эрдэнэ хамгаалалт. За дөрөв дөрөнгнээс аваад хоёр тоглогч хаврал тоглохоос Эрдэнэ сэрэнгийн толгой. Амдын нутгаа хавцсан. Хавцсан гэ. Хавцсан. Хавгар бүрдэлцээ. За ихний өдөр хөөж тоглосон Колон зүрхтэйг хажиглээсэн.
Хоёр дахь хилжин тоглолтын 2 оноогаар салааллаа. Дахин гол бол эцлийн. Дараагийн тоглолт хэмжигдэхгүй. За долоо дөр болгоод авлаа ананд. Зян тордос аваад хөргөлжсэн. За дахиад танаас байгаа. За 8-4 оны зэрэглэлийг авч байгаа. Дархан Голболэцлийн Дахамагусаас засварлагыг авч байна. За бикап чанартай багуудтай стандарт шалан дээр улсын шүүгчнэрээ шүлгүүлсэн энэ нь маш том босолт тавьж байгаа юм цаа юм аа. Халдлын зохион байгуулалт хэр гоё байна. Төдөрийн давлалт айдэр онцсон да. Сайн зэрэг аваад үзсэн. За алдаага авсан хэрэгтэй. Автод дэдэг гоё болсон гэ. Хоёр тавлалт. Давсангүй. Эрдэнэ сүрэнгийн авалт. Хоёраар явна. Яах вэ? Давалт гисгэлээ. Хагсын нутгаа. Цолоо ирээс нутгаа нагаа. Америкийн нутгаа яа нагаа. Дахамагасаас.
Ингүүрний дотоо холбогч хашин төрөгч байна. Харин дотоо андар хурал явсан. Яанд төрөдрөө дотоо өвчгөнд хагас явах гэж үзэж байгаа юм алтан гэрэл ойлгоцсонгүй. Хамбаа дэм мөгнөж байна. Магерцаа 8-11 боллоо. Эндүр дамжуулт оноочтой ирсэн. За дөрөв нөхнөд баярат содруулаад оруулсан халтнаар хамгаалах хүчтэй дөлөөрөөр хууралт явуулаа 3 араас жавхан нөхөө Санжиргийн нөхөө 3 араас хурж ирлээ. Санжиргийн нөхөө за 8-4-өөс 4 оноо атгасан үрээ дахин гол бол эцлийн дөлөөр дахиад нэг явна да. Урд дээрэн дээр нэгэн тоглолт нь орцож шааш авах баг. За Баянгол дэргөө Хинтээ аймгийн богдын тоглолтын дээр агсыг олё да. 10 метр явчих. Дөлөөр гараад ирлээ. Хортод болох байлаа. Ононы зүрүү. За Сэлинг өмнө гол Хинти. Дахин гол болчихсон ингээд. Нистэс Баянгол дэргөө Нотстар дахин Монгол уухач орныг орон нутгийн дөрөв нийслэлийн дөрвөн баг байгаа юм байна шүү. Шишээ 8 баг. Сэлинг Хинти өмнө гол дархны багууд байна. Нийслээс дархан могоос North Star урхач орныг дархан могоос дөрв байгаа юм байна. За төгөлдөр давалтаа хүсэж байна. Эрдэнэ зэрэг нөхөө. Орой араас. Жахан гардад сонгоод хамгаалтаас ороод ирлээ. Ваа энэ сайн зэрэг болчихлоо. Я зөвцөө орж ирсэн. Ана хөдөлгөөл л да. Инх чаргалыг төрөө авч байгаа юм байна. Инх чаргалыг төрөө аваад холбогчийн байрлалын тоглолт гаргаж ирж байна. Дахин могоос. За багийн 3 дугаарыг тоглож ирж ирлээ. Мэдүүлэгт бас 3 дугаарыг тоглож байдгүй. Өмсгөлийн номерыг солиод бичсэн байна да. Тэсгэлэгчийн баг. 3 дугаартай өмсгөлийн дугаартай тоглож байгаа. Тэгээ 15-9 болж өөрчлөлөө 6 онооны зүрх ихний элчин тоглолтыг дархан могоос авцсан байгаа. Бүгдийн дараагийн даваа. Ингээд их хаш явж байгаа болтой. Батрын давуулт. Хоёулаа явдааны дөрмөг хасан нөхөө явсан. Ахлах үүсвэж манай цагаар 16 гар болгон өрчилж байна. За 3 элчин тоглолт гарах магадлал машин дээр дахин глобал эцлийн өрсдөөс шилгаасан дараалан олон алдаа гаргадаг юм бол баттай одоо садгаад ийшээ гаргачих тоо. Амдын давлалт. Яа давлалт байгаа. 12 гараад байгаа. Нэг засалдаг байгаа даа. Ахын гол хоёр засал гарч байна.
За дархан голбол эцлийн өнгөрсөн онд хүүхдийн их наадамд сайхан тоглосон бүрэлдэхүүн байгаа шүү. Тасжуулагчаар олуулсан мастер Мягмарын алтан гэрэл Урхач клубын одоо тоглогч явсан туршигтай манай бас шилдэг мастеруудын нэг багийг тасгаж болж байгаа. Энэ бүрэлдэхүүнийг сайхан гаргаж ирсэн багш нарын нэг дээ. За багийн менежер Пүрэг Давг, багийн эзэн Гамбат. За дархан Монголс бол медаль төрөх зам сургуулийн дээс гарч ирсэн. Олон улсын мастер Чулуумт Атхан баяр гүшин одоо бэлтгэлээс гарч ирсэн. Бүрэлдэхүүн. За Солонгос тасгаж жуулагчтайгаар 18 насны цомын тэмцээнд өсөлдөж байна. За Нямасрын Ананд явуулт хүсэж байгаа. Хоёр авжанда 4-2 давсан Эрдэнэсрийн төлхөө. Араач 18 За эхний үед ер нь дархан голбол эцлэлний эхний үед ер нь тоглолтгүй байгаа дээр өөрсдөө сайхан ягтаж тоглолоо дархан мөгөөс. Дархан мөнгө голбол эцлэлнээс парт салгаж байгаа гэж чинь бас тэгээд давуу тал болж байна. Гэхдээ 3 дахь хэлжинд тоглолтод одоо бас яаж гарч ирэх нь 15 оноогоор явах тоглолтын дээр ухаалаг тоглох юм бол бас эхний ажил бас ойрхон байж юм тэгэхээр тоглолт. За Равлын шимэлдээс хэлцээ гаргаж ирж байна. Багийн 39 дугаар тоглогч Авирзидийн Зод 2 2011 оны тоглогч юм. Бие өндөр метр 86 тоглогч. Равлын шимэлдээс бэр дээр орж ирлээ. Санжиргийн дотор амжилттай батлыг сэргийлэх тулдаа Санжирг. За өмнө үеийн спортын 7 дугаар сургуультай бас нэгдэж өнгөрсөн жилийн одоо дундгой цэцэн Монголын лидершүүдэд хүүхдийн их наадам төлөвлөлт оног ороход үлдэхүүнийг жоохон суларсан. Биднээс хойш ирэхэд бас улсын явгын тэмцээнүүдээр нэмэлт тэмцээнүүдээр том багаараа байгаа. Дархан голбол эцлийн энэ жилийн эдгчүүдийн улсын аврагаас арга байхгүй өчтөө бүрэлдэхүүний нэг тооцогдох бүрэлдэхүүн л дээ. Эрдэнэсрийн авралт Мэдүр гоё байна дархан голбол эцлийн. За Сэрэтийн жавхан хотын бүлэгчээс гэж хамтдаа 2.2 болоо. За жавхан бол тал дээр тоглолттой тун ухаалаг тоглолттой тоглогчдын нэг. Ах хоёрын давалт. Оруулаад олгочлоо. Харууч. Торнадгаар дахин Монгол руу мөг шижиж байна. За дараагийн бүмгэн дээр давлын шимэлдсэн байр дээр шиг төлгөн тэнксийг оруулж ирлээ. Дархан Монгол. Өдөр өндөр хоорол явсан ахнавчтай Ингүй Эрдний хаалт бусаалаа. 3 араас амдын дохой явсан хорны нэмтээс содорч орж байгаа юмн дээр оногсон. Содорч орж байгаа юмн дээр оногсон. Чахлын авалт. Яны дөрөв хамстай ирсэн хасны толгосон гол Баатраар хууралт орлоо. Орой аривна. Араас чахлын болохоо. Баатрын төлөө явсан төвлөр явуулдгүй. Хой хаалт. Ахаа чахлын болохоо. Сэтри авгаа сайн болсон 3 араас 4-2-аар хууралт явна. Холболч хойш явма. Арын толгоон дээр. Зодой авгаасан. Яа атны гэр нөхөө Ингүй Эрдэнэ оног өртөлж байна. Асевла. Ингүй Эрдэнэ авгаасан Баатрын хууралт. Даллаа цагс
За 8 онооны зэрэг цаанаар дэш гаргаж явж байгаа. 3 ээлжийн тоглох нь тодорхой болж байгаа шиг байна. Хоёрыг нь уралд. Өдөрмөс асуусал орчлаа. Нам дотор явсан Баатар сулрууж оруулсан. Гарта тоглоод орууллаа. Асуугаад гарах юм байна. 15-2 дээр дархан голбол эцэстлийн засаг үзэх явж байна. За хуучнаар Тэнүүгоо клубын спорт зал Төвчний спорт ордонд одоо Спикап 2026 18 насны тоглолтууд явагдаж байна. Та бүхэн бас ирээд тоглолтуудыг сонирхох бүрэн боломжтой. Ирж үзэхэд ямар нэгэн тасалбар байхгүй. Такс авахгүй ирээд тоглолтуудыг бас сонирхох бүрэн боломжтой. Амралт өдөр байгаа учраас манайхан мэсэлж 18 насны өрсөлдөөнийг сонирхоорой. Хоёрдугаар сонирхоо хаасан байна. Анцаа тоногж байгаа юм байна. Золоо ир хагалгаа санааны 16-22. За багийн 3 дугаарыг тоглогч даваад үзтгэнэ. Асрооны даштайгаа бол одоо 3 дугаарыг тоглогч. Ерөнхийдөө 2 дугаар болгогчдэр эмчээр бас гадна даштайгаа гэж болгогч. Одоогоо төрөгч мэдүүлэх нэр нь авахгүй байгаа. Яг байрлалаар нь хөвөл даштайгаа явах магадлал өндөр. Ягрын өвнөрөч инх шаргал цэцэг рүү жина. За шийдвэр 3 хэсгийн тоглолтод бүтэн тоглох учраас Гүмэг талбайд насрах тактик зүйл зорж иж байна. Дараагийн ээлжийн тоглолтын дээр нэлээд анхаарал хандуулсан баха. 3 дахь ээлжийн тоглолт ер нь гол тоглолтын үр дүнг шийдэн шүү дээ. Золой дээр хаалт онцтой амдын алт гоё орж ирж штэ. Эдгээр зүйл нь байна гэдэг болсон. За ээлж яцаа тэмцэлт тоо. За өндөр цаанаар 7 ном тэргүүлээ би. Энэ давалтыг шангалж мэднэ. Од төрийн төгөлдөр давтар төсөв явах гэж үзнэ. Хоёр давлаа гоё шүдэж явлаа. Ингүү эрдэнэ пас өгсөн. Яраад рингүүд нь дөрөөс тоглосон гоё олсон. Эрдэнэ зүргийн болохоос ударч орлоо. Амдын тасраа гарцсан. За шигшээ 8 багийн хэсгийн тоглолт. Эхний тоглолтоос эхлээл 3 ээлжийн тоглолт гарч эхэллээ дээ. Намд гарцаа. За анх хоёр явж байна. Лосон дэржиг цогцоор орж ирлээ. Дашны мэд лосон дэрж метр иртэй агсан байгаа. Лосон дэржи хооролт Ингүүр ноёд робот өгсөн. Эрдэнэ сүрэнгээр хооролт явсан дөрвдөр номглаа Эрдэнэ сүрэн. За тэгшүүдээ 4 онооны зэрэг болж байна артлаа. Дараалал 4 оноо явуулсан шүү дээ.
24-17 гэсэн тоо явж байгаа. Дараалал 3 оноо явчихж байгаа юм байна. Дахин голбол эцэстлийн завсарлага авсан. Хэрвэн сүүлийн завсарлага байгаа шүү. Баатрын авралт. Захаад алдаа гаргахгүйгээр 4 оноо явуулах шаардлагагүй. Төгсгөл яаж явах вэ? Эхний бөмбөг таарахаа, сул бөмбөгийнх нь тодорхойлсон коордод бигцээ. Төгсгөл байхгүй байгаа даа. Ингэж тоглолтоо алдаж болохгүй. Дахин гол бол эцлийг. Маш хариуцлагагүй байна. За гол анх хоёр иргэд талбайд орж байгаа. Дөрөв иргэд оруулж ирлээ. Дахин Монгос Атан дээрээ тун гоё боломжтой байртад ирлээ шүү дээ. 24-17 дээрээс дараас нь 4 оноо. Яа, сулгаад очиж байгаа юм байна. Тэгрэхгүй. Шугам өргөж байгаа болохоор мангад нэлсэн. Яа. Нэг дүр мөг зохол байна. Эхний бөмбөг сайхан оостой бөмбөг ирэхгүй нэ. Хадгалсаас скар болохгүй байна. Хэд хэдэн доктор мангад нонц тордоо орцоо. 22-24. Баатрын давлалт. За эхний бөмбөг гомчтой өдрөөс амны доктор явна. За шугам дээр амгалцсан гэдэг. Ямасрын ганд хэсэгт нийлээ 25-22 харьцаатаагаар 25-2 харьцаатаагаар ээлжээ цаг тэнцвүүлж байна. Шийдвэрлэх 3 дахь хэлцийн тоглолт сонирхолтой сайхан тоглолт болох болно. Хоёр багаалагч шатлт хийгээд шийдвэрлэх хэлцийн тоглолтгүй эхэлнэ. За Баянгол өргөө хинтээ аймгийн багууд энэ зоон тоглолт хийш шүү. Нөгөө зоонд өмнө говь Арслан Уурхач 21 За Сэлэнг 5 хан ноён North Star активын багууд тоглолт хийнэ. Яа өргөн шийдвэрлэх 3 хэлцийн тоглолтыг ихэвчлэн толгойд гарцгаалаа. За энэ үедэр хоцсон нь нагшид тоглолт руу гарах боломжтой ойрт болно. Эхний ажлаа авах гэсэн ирэхэд сайжтай шилдэг 4 рүү ороод ирэх боломжийг ойрт болно. Эхний үеийг дарах юм уу? Хоёрдугаар хэлцийн тоглолтыг дархан голбол айцлын авснаар 3 дахь хэлцийн тоглолт гарч байна. За дархан Могусаас мөг тоглолтод орно. Ингүү Эрдэнэ мөг тоглолтод орно. Нэг дүрмэг анхтай ирсэн. Хасна сорглаа. Тэгээ батарейгаа сольчаа.
За дахин санаагаа дэсэн манай нэртэй 1-3. Агамдрын шинг шаргалын давлалт. Эхний бөмбөг гоё өглөө жавхан. Төгөлдрөө болсон юм байна. Дөрөв нэгээр цагаан хэвтэн. Дахин гол бол эцсийн. Хэдэн гоё үдэж авсан. Өөрөө явнаа. Дөрөв давханд орж ирлээ. Баатрын давлал. За 2 дөрөвийн тоглолтын төсөл энэ давлалтын дээр шүүг нь 24-17 гэсэн доонд ирээс хөөж идэв шүү. Дараас нь 5 оноо явж исэн. Ихний бөмбөг анамштай намд авах яваа. Сорга 2 ороо ирчихлээ. Хаалгарамжтай эрдэн зүрэндээ хаасан. Харин болохоо 4-2-ийн болохоо. Ороо араас амны болохоо явлаа. Арын болохоо хаалгарамжтай өрсөн. Урдс хамгаалаас гараад ирлээ. Дахиад 4-2-ийн хоороос 5-ын болроо чиглүүлсэн хоороос танаа авч байна. За энэ чинь тоглолт дэрэн дэвтгүү 4-2 дээр одоо бас жоохон өндөр өвтэй явчихад бас буруугүй л үе. Араас ч бас тоглолт орсон шүү дээ. Долоогоор болголоо. Сайн жаргал алтан дээр гарсан байна. За 2-ын давхрын гарч ирэх хэрэгтэй. Эдэн сүрэнгээр явна шүү. Дөрвөө Ингүү Эрдэнэт найдсан. Дахин гурван эцсийн 5 онооны дэргэрэлтэй 8-3-аар 2 багаас хэлэхээр боллоо. Ихний бөмбөг дотоо. Хоёулаа холбоотой хэлсэн Эрдэнэ сүрэнгийн дотоо хаалтнаас гаргалаа. Эрдэнэ сүрэн захын алтны гарлаа сайхан хэрэгүүллээ. Ана 4-8. Арайцсанда. Онцгой юм уу? Ахчшил боллоо яг нь. 9-4 болгож байна. За багийн гол яг Шанхай давтан дээр ажилласан байгаа. Дахин гол бол эцлийн. Ихний бөмбөг орсон ороод ирсэн бөмбөгөн дээр. Урдаа аваад хоёроос тоглохтой. Хэрэг сайн жаргал болохыг үсгэр атлаар аваад ирлээ. Уурсан. Хагас нөхөө төгөлөг нөхөнд хаалт оромжтой.
Аргуухай жавхлын руу хаалттай гарт иргэн дотсон. За нэг засварлага видео дарах юм уус. За эмчийн тусламж авч байгаа маань дарах юм уусаас. Багаас их шаргал. Өнөөдөр ирэхэд аврагын төлөө тоглох баг бол баг 5 тоглолт шүү дээ. Чихэн 8-гийн зооны 3 тоглолт, хагшээ тоглолт, медалийн тоглолт гээд. Өмнөх 2 өдрийн тоглолтын дээр ирэхэд багууд харьцангуй ачаал багтаагаар 3 тоглосон байгаа. Эхний зоонд. 8 орж ирээ зоонд 3 тоглолно. Хагшээ медалийн төлөө 2 тоглолт гээд 5 тоглож иж медаль хүртэх боломжтой байна да. За энэ боломжийг ашиглаад тоглолтын өмнө жоохон нөлөөлөлт авсан засварлага авда дархан могоос. За солонгос засаж өгч арчуулагчтайгаа дархан могоос багтаага ажиллаж байна. Насан туршийн mag өнгөрсөн үндэсний дээдлийг төрлийн медалийн бодлого биелүүлсэн дархан могоос лиг төрөлсөсөн ихний жилээ. Өмнө хэлсэн тоглолтын төгсгөл шиг нэг өндөр талаар удахгүй байхад дархан голбоор эцлээ. 6 оноо гадаад төгсгөл хийчих байх. Өмнө хэлсэн тоглолт 24.7 дээрээс 24 дээр нэлээд зогссон шүү дээ. 3 араас 4-2-ийн болохоо. Хавар болгож ирчихлээ бид. Солилцоо бэлдсэн байна. Цэцэг орсон гээ удаашилч шүү. Эдгээр мөсөд яваад сүмдэр Баатрын нутгаа. Хүмүүсэл дахиад Баатарт найдсан хамгаалж байна. Сайн зэрэг хамгаалалт ирнэ. Тун гоё шүү. Төвлөрийн нутгаа. Хэри алцрууж орсон зэрэг тун 3 араас 4-2-ийн нутгаа явсан. Өнөөдөр хамгаалалт Орда айдэр орох жавхан дотоод болж байна. 6 боллоо. 4 оноо нийлэр болж ойртож байна. Тэгээ дараагийн хүн дээр цэцэгээр болсон залуу 2 орж ирж байгаа манай урд хаалтан дээр. Зархан мөгөөсөөс авах гэсэн багийн 10 дугаарыг оруулж. Тинксийн авралт. Төвлөрийн нутгаа 3-аас 4-ийн нутгаа энэ эзэн тоглолт төвлөрөөр сайдж байна. Засваргаас гарч ирээд 3-аас ойрхон 2 сулхаанч төгөө өсгөж байна нүдээр. 7-10 болгож оноо нэрцэг ойртуулсан 14 дээрээс хөөж байна дархан мөгөөс. Дархан голбоор эцлийн засварлагыг авлаа. За өндөр зондөр жоохон зогсож байгаа. Дараалал 3 он алдаж явах юм. Өмнөх хэлжинд бол 24.7 дээрээс 5 оноо алдсан шүү дээ. Ганц оноо төгсөл лиг тон дээрээс. За манайхан тоглолтуудаа сайхан шеэрлээд бодол үздэг сонирхолтой нэгэндээ сайхан үзүүлээрэй. Тинксийн давлалт нам баггүй. Жавхлын нуханыг хамгаалсан сөрөг нутгаа. Зоол 2-ийн нутгаа. Хамд хамгаалалт амжилттай 2-3 араас явлаа. Арын нутган дээр хаасан хамгаалтнаас тоглолтод 4 хамгаалж байна. Жавхлын топс ясаа. Тон гол шийдвэр гаргадаа. Урд дээр нь Ордсдэр нь топстой байна.
Жахсан давалт гүйцэтгэн. Ацаалтар солирсон доорхооны талаас хорин байна. Солилцоо боцгоо. Араас дөлөөл сайн галт юм аа нэгэн болон дээр андын нөхөө өмнө хад орж ирнэ хамаач хэмжээтэй эцэн удаа яг давтах шаардлага байна уу? За дөлөөл урд өрн дээр орчиж байгаа. Гурав дахь чинь тоглолт юм дээр та. Яран бэр дээр зол хоёрыг авлаа. Ингүү эрдний гаран бэр дээр нэргээд оруулж байгаа нах магус. Арсын нөхөө Атүрийн төгөлдөр холтоо 13-8 болгож өрчлөө анаг. За дөлөө эртэл найдана да. Дөлөө урд байран дээр нь одоо холбоотой өгөөд явчих баг. Алтан гэрлийн давлт. Асамжтай ирсэн өдөр өндөр хоолт явсан. Холбооны өрөөлтөн дээр алтан гэрлийн хамгаалалт ангилтай болсон сэрэг болгоом дээр сайн зэрэглээ. Анамт дээр хааж байгаа юм байна. Инх шаргал. Хаагаар өртөөсөн 9-13 болгож өрчлөө инх шаргал. За дархан гол бол эцлийн тасарлагыг авлаа. За хоёр бүхэн тоглолтын дараагаар өмнөг Арслан Уухач ойрныг тоглох юм байна. Дараагаар North Star Сэрэмттэй тоглолт явуулнаа. Баянгол дөрөв хинтийтэй тоглоно. Давтмар инх шаргал. Төгөлдрийн нөхөө. Яшины нэгсгийн ихний ажлын ном дээр ирлээ. Дахин гол бол эцлийн. Авын моднор явж байгаа. Арварам тав. За гарааны олон тулж алтан гэрлийг аваад эрхэм сайхныг байр дээр нь оруулж ирсэн. Сайн жаргалыг аваад мөнгө шагааг оруулж ирж байгаа юм байна. Дархан гол бол эцлийн. Ихний мөнгө амчтай оролт явдаа. Мөнгө шагааг оролт. Сэрэг тухай дөлөрийн тухай. Солхон хооролт яваад охины боломж өгөх юм да. Гарааны хоёрыг иргэд оруулаа. Алтан гэрэл талбад орсон. Анх хоёр талбад сайн жаргал талбад орсон. Айдусан утгаа. За дисдигийдээ. Ямасрын намын дисдигийдээ. Аюулгүй зүйлээр дахин гурван эцэцлийн шишин нэмгийн хэсэг шатны ихний ажил авч байна.
эхний шинэ тоглолтыг алдсан хэдий ч дараа нь 2-ын шинэ тоглолт авлаа. Эхний үе дээр тоглолтоо бүрэн гаргаж чадаагүй. 2-1 хацаатаар эхний ажил авлаа. За хоёр баг Хинти Баянгүндрэг багтаа тоглолт хийндээ. За өргөжлүүдийн EX-ийн тоглолт байгаа юм байна. Уурхачин 21 өмнөгөө Аслан клубын тоглолт сонирхолтой тоглолт байх нь тодорхой.